янз янзаар эмэгтэй хүнийг ойлгох хэрэгтэй. Эмэгтэй хүнийг уурлуулж бохимдуулж болохгүй. Иймэрхүү юм байт. Заримдаа эмэгтэй хүн зүгээр сууж байгаад бохимдуулдаг болдог. Тийм шүү дээ. Хэцүү шүү дээ. Ойлгомжтой. Чи эмэгтэй хүнийг ойлгодог болсон уу? Наас чинь миний шийд 5-аас ч хэцүү асуулт байна. Яг үүндээ бол ойлгодог болоогүй л байна. Угаас амар ойлгомжгүй шүү дээ, тий. Ойлгодог болох гээд хичээгээд эмэгтэй ер нь бараг нас хүрэхгүй юм шүү. Яагаад байгаа юм заримдаа маш тодорхойгүй. Яа юу үсээд байгаа юм тодорхойгүй. Тэр эмэгтэй хүн болгонд өөр юм гэсэн тийм маш тийм тий нэг ойлгомжгүй байдаг тий. Тэгээд заримдаа өөрөө эмэгтэй хүн тэрнээсээ бараг кайф авдаг юм шиг тий. Тэгэхээр би бол яг хараахан бас эхнэрээ бол ялангуяа 100% бас ойлгож амжаагүй л Ойлгож амжина гэж бүр байхгүй шүү. амжихгүй баха харин Тэгэхээр одоо зөгцөөд л тийм тохирол зөгцөөл одоо хүмүүс ингэдэж шүү дээ нөө тохирох хүн олдохгүй байна гэж би ч өөрөө тэгж ярьдагээс одоо ингээ ганцгүй залуучууд бас тохирох хүн олдохгүй байна гэж тэгэхээр ер нь бол тохируулж л явах хэрэгтэй юм байна гэдэг бол харин трийг бол одоо ойлгож байна. Тийм. Одоо хоёр өөр хүн нэг гэрт орохоор тохирохгүй юм угаасаа зөндөө байна тийм. Би ч бас ингээ тохирохгүй бас ингээ анх нэг очиод уураа өгөх гараад явчихдаг болчихдаг тийм яах гэж байдаг байсан. Тэгээд ер нь явандаа тэгээд зүг буруугаа ойлголцоод ингээд тохироод ирт юм байна. Тохирохгүй байгаад юм бол ядаж өөрөө тохирё тий. Буул хийх юм да тий. Тийм буул фитл тий. Ер нь эмэгтэй хүнч гэлтгүй бүх тал дээр л юм бэ. Хэрвээ өөрөө стресс жоохон баг хайван бай гэх юм бол ихэнх хүний зүгээр л хүлэн зөвшөөрөөд эсвэл хүлэн зөвшөөрсөн дүр харуулаад хаях юм бэлээ гэж үгүй. Зөв. Энэ хаяна гэдэг чинь бас юм дээр бас хэрэгтэй. Энд гэхдээ амархан юм шиг сонсогддог гэрнэ. Энийг сурахад маш хэцүү. Ямар үед хайж ин гэдэг бол тухайн процесс дээр цаг үеэсээ шалтгаалж байгаа.